Валар Маргорис. За бүгдэнд нь сар шинийн баярын мэнд хүргье. Тэг хэдүүлээгийн Night of the Seven Kingdom гэдэг киноны маань 5 дугаар анги яг сайхан цаг үед гарч таарлаа. Тэгээ битүүний урд өдөр гарсан шүү дээ. Тэгээ ямар ч тач тухайн өдөр бол үзэж чадаагүй. Тэгээ маргааш нь битүүн байгаа. Бас үзэж чадаагүй. Тэгээ шөнийн нэгэндээ бас үзэж чадаагүй байсараад өнөөдөр үзлээ. За тэгээд энэхүү спойлердуулахгүй тулд нэлээд хичээлээ. Тэгээд ямар тач анги бол үзлээ. За тэгээ энэхүү анги маань бол маш гоё анги болж хувирлаа. За ямар ч тач бүтэн 4 эпизодын турш те энэхүү тулааныг бол хэдүүлээ хүлээж ирсэн шүү дээ. За тэгээд энэхүү тулааныг хүлээж ирсэн. Тэгээ тулаан маань боллоо. За ер нь бол би болохоор миний хувьд бол одоо энэ кино сэтгэгдэл гэх юм уу те одоо кино сэтгэгдлээ киноныхоо тухай одоо тухайн киноны болон ангийн тухай надад төрсэн сэтгэгдэл мэдрэмж бодсон бодрол те энэ бүгдийг та бүхэнтэйгээ хуваалцаж ярьж байгаа. Түүнээс би яг мэргэжлийн ревю хийж байгаа ч юм уу яг мэргэжлийн өнцөг талаас нь кино тайлбар талаас нь бол ер нь бол бараг л мэдэхгүй шахуу байгаа шүү. Тэгэхээр та бүхэн бас гоё шүүлтүртэй хандаад өгөөрэй гэж бас хүсэж байна. Тэгээд зарим зүйлийг бол би мэдэхгүй байгаа. Зарим зүйл дээр магадгүй буруу зуруу ярьсан, зарим зүйлийг андуурсан байж магадгүй. Тийм. Тэгээд ялангуяа одоо яг энэ киноны цувралыг ярьж байхад бол надад ингээд өмнө нь бол бүх одоо Game of Thrones, House Dragons эдрийг үзэж байхад бол ингээд үзээд тэгээ бас бусад хүмүүсийн гоё ревю хийж байгаа гэдэг кино тайлбар хийж байгаа гоё үздэг байсан. Тэгээд энэ удаа тэр гоё ингээд хүмүүстэй гоё ярилцмаа санагдаад байдаг хамгийн чухал нь. Тэгээд гоё энэ удаагийн кинон дээр ер нь хүмүүстэй гоё ярилцаад үзвэл яадаг энэ тухайн ангийн тухайгаа сэтгэлдээ яриад үзвэл яадаг гэсэн бодол төрөө. Тэгээд энэ хөө бичлэгээ хийж байгаа. Тэгээ кино сэтгэгдэл гэж нэрлэл баг болох юм шиг байна гэж бодож байна. Тийм. Тэгээд сэтгэлдээ ярьж байгаа. Тэгээ та бүхэн ч гэсэн бас надтай хамт гоё сэтгэлдээ хуваалцаад комент бичиж байгаа. Тэгээ subscribe дарсан хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд бас сэтгэлдээ илгээс нь маш их баярлалаа. Та бүхэн бас энэ анги дээр ч гэсэн гоё сэтгэлдээ бичээрэй. Тэгээд тэрийг унших болгоно надад үнэхээр гоё санагддаг. Тэгээ бас миний анзаараагүй мдээгүй зүйлүүдийг хүртэл бичсэн байдаг шүү. Тэгээ та хэдийн бичсэн одоо сэтгэлээс би зөндөө олон зүйлүүдийг анзаарч харсан. Ийм байсан юм чи. Нэрээ тэр хэсгээр бас анзаараагүй юм байна шүү гэдэг хэсгүүд бол зөндөө байгаа тий. Тэгээ хэдүүлээ яг хоо энэ одоо дугаарын дараа хэдүүлээ яг сэтгэлүүдээ бүгдийг бөөгнүүлж гадна бас нэг гоё ярилцъя гэж бол бодож байна. За тэгээд эпизод 5-ын маань нэр нь бол одоо In the Name of the Mother гэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энийг юу гэх юм эхийн нэрийн өмнөөс гэж орчуулах юм уу? Одоо тэгж орчуулах тий. Илүү гоё орчуулга байвал та бүхэн бас бичээд өгөөрэй. За тэгээд одоо энэ хүү одоо in name of the mother гэдэг одоо энэ хүү нэр маань ямар учиртай гэх юм 7 бурхан байгаа шүү дээ. Тэр 7 бурханы одоо их бурханыг төлөөлүүлж хэлж байгаа байхгүй юу? Одоо эхийн нэрийн өмнөөс гэж хэлж байгаа. За тэгээ их бурханы одоо утга учир нь юу вэ гэхээр одоо өнчин тий эхийн хайр хүссэн өнчин хүүхдүүдийг хамгаалсан тий тэгээд бас эхийн хайрын дутагдaltaй байгаа одоо дутагдaltaй гэж ярих одоо эхийн хайрыг үзээгүй тэр хүмүүсийн төлөө одоо гэсэн утгатай байгаа байхгүй энэ киноны нэр нь. За тэгээд нэрнээс ахуулаад хэдүүлээ харах юм бол энэ кинон дээр одоо дандаа эхийгээ хараагүй ээжийн хайрт одоо өсөөгүй хөвгүүдийн тухай ерөөхдөө бол яг киноны хэсгүүд бол яг голж фокуслж харуулж байгаа юм шиг санагдсан. За тэгээ хэдүүлээ таад маань кино үзээд ороод ирсэн байх гэж бодоод би шууд яриа хэлж байгаа шүү. За тэгэнгүүт одоо энэ дээр хэдүүлээ ерөөхдөө яг тулаанаар хэлж байгаа шүү дээ. За тэгээ Бэйлор хунтааж маань одоо ханхуу маань бол Данкны тал тултахаар ингээд бөөнөрөө цугласан хэсэг бол гарч байгаа. За ингээд манай Бэйлор ханхуу маань үг хэлж байгаа. За битгий үхээрээ ингээд үг хэлж байгаа. За тэгэнгүүт яаж байгаа гэхээр одоо нөгөө хоорондоо бяцхан төлөвлөгөө боловсруулж байгаа тий. За одоо дээрэн буюу одоо ээгийн хамгийн том ах тий. Дээрэн бол угаасаа шууд унаад өгнө гэсэн. Тэгэхээр одоо бид нар бол яг 6-гийн эсрэг долоолол үзэх нэ тий. Төлөвлөгөө бол юм байна. За тэгээд хэдүүлээ одоо хамгийн гол нь хааны 3 одоо найт байгаа тий. Найт 3 хамгаалагч байгаа. За тэр 3 бол мэдээж тухайн одоо 7 ханд туслал маш нэр хүндтэй чадварлаг тулаанчтай байгаа. Тэдэртэй тулна гэдэг бол маш том асуудал байж таарна. За эдрийг яаж аргалах вэ? Эдэр бол маш том тулаан асуудал болгоно гэж байгаа. Тэгээд энэхүү тулааны юм юусаа гол цөм нь хин бэ гэхээр мэдээж Данкан байгаа. За Данкан болон одоо Мегерийн хүү Эйрон ханхуу хоёр хоорондоо тулдаад тэгээд хин нэг нь үхэн
эсвэл хин нэгэнд бууж өгнө. Ингээд тулаанд дуусах байгаа. Бусад 6 одоо хүлэгт бааtruуд яах ёстой вэ гэхээр энэ хоёрын тулааныг дуустал тэднэр бас хоорондоо үхтлээ байлдах. За өнөөхөө бүтцэн бол нэг юм байгаа шүү. За үхтлээ байлдах ёстой гэсэн хоорондоо. За тийм учраас одоо Бэйлер ханхуугийн гаргаж байгаа төлөвлөгөө юу вэ гэхээр за мэдээж одоо нөгөө талд нэг сул тал байгаа. Тэр нь юу вэ гэхээр Данкны талд Бэйлер ханхуу байгаа. За тэгээ 3 тэр одоо Сэр Найтд байгаа даа шүү. 3 хааны хамгаалагч бол хааны удмын хүмүүст гим хор учруулахгүй гэсэн тангарахтай учраас тэр 3 хүн бол надад бол гим хор учруулж чадахгүй гэдэг төлөвлөгөөтэй байгаа. Тийм учраас бид нар бараг л 4 эсрэг долуулаа болж хувирж байгаатай ялгаагүй. Тийм учраас хааны 3 харуулыг за тэгээд ер нь бол надад одоо даатгах чаад эдгээр бол над руу халдаж чадахгүй. Харин та нар бусдыг одоо торгоох ёстой шүү. Тэгээд одоо манай Данкан болон Эйрен ханхуу хоорондоо тулдаад тэгээ манай Данкан бол ялах хаа гэдэг иймэрхүү төлөвлөгөөтэй байна гэсэн. Ерөнхийд. За тэгсэн чин Lionel одоо Brighton те Lionel Brighton нэг үг хэлж байгаа. За та бол ээжийн хайранд өссөн одоо юм шиг байна. Тэ ээжийн хайранд өссөн юм шиг байна. Харин ээжийн хайранд өсөөгүй хүүгүүд бол илүү эрлэхийг дайчин байдаг шүү гэдэг үг хэлж байгаа. За энэ бол миний хувьд хэнийг хэлж байгаа санагдсан бол мэдээж Мейгер Таргараныг хэлж байгаа. Түүний дүүг хэлж байгаа. За тэгээд хэдүүлээ энэ ангид буш ингээд яг энэ анги дээрээс харах юм бол за Мейгер бол 4-р хүүхэд нөхгүй. Одоо Дэрон гэдэг одоо хаан байгаа ш. Одоогийн яг цагаад байгаа. Дэрон 2-р Дэрон хаан байгаа. Тэр хаан 4 хүүтэй байгаа. Тэр 4 хүүгийнх нь хамгийн том нь одоо Данкны талд орж байгаа энэ Бэйлер хунтааж байгаа. Тэгэхгүй Бэйлер ханхуу байгаа. Дунд 2 хүн одоохондоо байхгүй. Тэгээд хамгийн баг хүү буюу Мейгер нь одоо энэ яг одоо хахаа хэсэг тулдах гэдэг хоёр ихгүй одоо хоорондоо ингэ. Тэгээд ерөөдөө 4-р хүү учраас юу байгаа гэсэн үг. Ер нь бас эхийн хайрыг үзээгөө. Тэгээ ээж нь нас урцсан байдаг үлээ. Би тэгээ санаад байна. Ээж нь нас урцсан байдаг баха. Тэгээ ямар тач эхийн хайрыг бол мэдээж үзээгүй. Нэгдүгээр, хоёрдугаар 4-р хүү учраас аавын хувьд ч тэр ээжийн хувьд ч тэр гэр бүлийн удмын хувьд ч гэсэн ер нь гологдмол гэсэн үг. Ер нь ямар ч эд хөрөнгө өвлж авахгүй те ингээд ерөнхийдөө нэг одоо юм гологдол хинч биш байсаар тайлт гэсэн үг ер нь бол. Тэгэнгүүт одоо Мейгерийн 4 хүү байгаа шүү дээ. Одоо Мейгер ч өөрөө дахиад 4 хүүтэй. Яг 6 хүүхэдтэй. Тэгээд 2 охин нь бол нэг дурддахгүй байгаа. Тэгээд 4 хүү байгаа. За 4 хүүгийнх нь том нь одоо тэр архичин Дэйрон байна. Тэгээ одоо тэр Данкнад болдох гэдэг Эйрон байна. 3 дахь нь Эймон гэдэг. Ерөөсөө энэ кинонд гарч ирээгүй юм. 4 дахь нь манай Эг байгаа шүү дээ. За Эг бол мөн адил бас ээжийн төрүүлээд тэгээ нас орсон. Тэгээ ээжигээ хараагүй. Тэгээ ээжийн хайранд бол өсөөгүй. Ээжийн одоо хайрын үзээгүй тийм хүүхэд байгаа байхгүй. Ингээд байгаа. Тэгээд энэ тухайн хэлж байгаа гэсэн. Данкан муу адилтай ээжээгээ мэдэхгүй ба. Ээж нь нас орсон гэж гарч байгаа шүү дээ. За ингээд юм байгаа. Тийм учраас одоо Lionel Brighton болох тэр хэлж байгаа. Та Мейгерийг мартсан юм шүү дээ те. Мейгер Эйрон 2 байгаа шүү дээ. Тэр хоёр бол одоо Мейгер бол маш хүчрхэг дайчин шүү дээ. Тэгээд магадгүй одоо Мейгер бол маш том аюултай шүү дээ гэдэг санаагаар бол хэлж байгаа. Тэгээ магадгүй энийг яг дараагийн сцен буюу одоо те Мейгер одоо Бэйлорыг алж байгаа тухай бол мэдээж магадгүй ингэж үржилсэн байдлаар зөвгөнж хэлж байгаа байдлаар тий. Гэхдээ одоо энэ гологдол хүүгүүд бол маш дайчин байдаг. Тэд нар бол одоо тий өөрсдийнхээ ирээдүйг бүтээхин төлөө яадаг үгээр маш хүчтэйгээр зүтгэдэг гэдэг тэр санааг бас энэ хэсгээр хэлж гэнэ гэсэн мэдрэмж бол бодол бол төрсөн. За ингээд Бэйлор маань мэдээж тэр хэсгээр ингээд дуугаа олоод ингээд явж байгаа. За тэгээ Бэйлорийн хувьд гэх юм бол Бэйлорийн өмсөж байгаа хоёуг дуулга нь бол өөрийнх нь бол биш юм шиг надад харагдсан. Тэгээд номон дээр болохоор би андуург бол номон дээр болохоор Бэйлер өөрийнх нь дуулахтай байдаг. Яг энэ хэсгээр бол мэдээж өөрийнхөө Валрийнхаа дуулгыг өмссөн байгаа юм шиг надад санагдсан. Санагдсан биш. Тэгээс санаад байна. Тэгэхээр өөрийнх нь хоёуг дуулга бол мэдээж байгаагүй бах. Валрийн хоёуг дуулгатай маш адилхан байсан шүү дээ. Өмнөх ангиуд дээр Валрийн хоёуг дуулгууд Валрыг тулаан хийж байгаа хэсэг хальт гарч байсан. Тэрэн дээр бол Валрийн хоёуг дуулгатай маш адилхан бол байсан. За ингээд Бэйлер маань үгээ хэлж байгаа. За тэгээд энэс дээр болохоор манай нөгөө Роб Райслер гэдэг байгаа шүү дээ. Одоо нэг нүдтэй. За тэр Райслер болохоор ингээд дуулахгүй байгаа даа. Дуулахгүй юм одоо шууд юм хамгаалах одоо хантаз гэж хувьд ингээд толгоороо өмсцэн тий. Тэгэхээр одоо Райслерийг гэдэг хэр тий ийм одоо юу гэмдэ эр зоригтой бас жоохон галзуудуу тий. Галзуудуу тийм эр зоригтой вэ гэдгийг эндээс хэдвэл бас ингээд анзаарч олж байгаа.
За тэгээд ингээд зайдуулаад тулдаараа гэдгсэн чинь Данкан Ремон хоёр бөөлждөө шүү дээ. Манай Фособи овгийн Ремон маань бөөлжж байгаа хэсэг гадаг шүү дээ. Тэгээ Ремон болохоор ингээд улаанаар бөөлжөөд тэгээд Данкан маань болохоор одоо ингээд шаргалаар бөөлжөө. Тэгэхээр өглөө босоод Данкан бол өглөөнийхөө цаг уусан байна. Фособи Ремон бол одоо дар сууж байгаад ирсэн байгаа байхгүй. За тэгээ энэ ер нь бараг энэ ангийг бол бараг одоо тий Name of the Father биш бараг одоо бөөлжих англи гэж нэрлэл болохоор ягаад гэвэл HBO-ийн түүхэнд болон энэ одоо Game of Thrones юуны House of Dragon-ы тэ түүхэнд байгаа энэ ертөнцтэйгээ хамгийн их бөөлжж байгаа бөөлжсийг харуулж байгаа анги юм шиг байна. Ер нь бол одоо баг бас хамгийн их бөөлжж байгаа тухай харуулж байгаа тийм сэлсэн бол байж таарах гэдэг тий. Бүр айгүй их хайдилаа харсан яг энэ сценүүдийг. Энэ одоо ер нь яг юуны тухай өгүүлээд байгаа юм болоо гэдэг бас сонирхолтой. Даад бас энэ одоо энэ яг одоо чинь харах хоол ингээ өрхтэй мих хуурам мэхлтийг ингээ өгүүлдэг шүү дээ ер нь харуулдаг. Тэгээ одоо яг энэ одоо дахин хэлэх нь хаашиж байна. Тэгээ энэ зүйлийг үүрээ тухай өгүүлэх гэдэг юм болоо. Эсвэл марзагнаа байгаа юм болоо. Мэдхгүй дээ anyway. За энэ яг хот юм чухал биш л дээ. Зөвөр марзан болгоо ярьсан шүү. За тэгээд ерөнхийдөө ингэдэм одоо энэ Фосови овог болохоор хоёр хэсэг хуваагддаг. Яг энэс болоод одоо эн чинь их том зүйлийн их суурийг тавьж байгаа байхгүй. Дараагийн их том дайн, дараагийн их том тулаанууд, тэгээ дараагийн овог аймгийн бас хуваагдалтуудын их суурийг тавьчихж байгаа юм үйл явдал. Хэдүүлээ ингээд жоохон том зураг харах юм бол одоо ингэж байгаа гэсэн үг. Манай Данкан маань бол ер нь бол нэг 16, 17 насны хөвгүнд байгаа байхгүй. Ер нь яг одоо ингээд номон дээр бол эн чинь 10 маш өсвөр насны хүү байгаа. Тулаанд орж үзээгүй хүү байгаа. Тэгээд энэ хүү бол яаж байгаа гэхээр мэдээж одоо тулаанд ороод орох гэж ирээд тэгээд ингээд маш том асуудалт бол мэдээж хутгалдаж байгаа. Тэр байтугай хааны гэр бүлийн одоо асуудалт ерөнхийдөө ингээд хутгалдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол энд маш том асуудал хутгалдаж байгаа гэсэн. За тэгээд эндээс юу болж байгаа гэхээр мэдээж Фосови овгийн одоо хэний Ремоны ах нь ингээд Данкны хуурчж байгаа шүү дээ. Тэгээд Фосови овгийн бэлэг тэмдэгч юм алюминий мод гэхдээ улаан алюм байдаг шүү дээ. Улаан алюм байдаг. За тэгэнгүүт яг кинон дээр бол ер нь бол гараагүй заяа. Яг тэр сценээс гараагүй. Тэгвэл манай Ремон маань яадаг вэ гэхээр яг ингээ Бэлэр орж ирээл тэрэд ингээ бөөнөр байсан чинь Ремон байдгүй байхгүй. Тэгээд ингээ Бэлэр хунтааж Ремоныг асуудаг чи Ремон хаана гэдгсэн чинь Ремон гүгээд ирдэг байхгүй. Чи хайч өгсөн чи би жоохон будгийн ажилтай байлаа гэд. Тэгсэн чинь яасан бэ гэхээр одоо өөрийнхөө сүл тэмдэгчин модны тэмдэг байгаа. Тэгээ улаан алим байдаг байхгүй ингээд улаан алимтай байгаа. Тэгсэн чинь манай Ремон Ясмакарыг модны тэмдэгтэй тэгтээ алим нь ногоон байдаг байхгүй. Тэгээд ногоон нэрснэ хаан дээрээс үжилдэг гэхээр одоо би ингээд ялдарсан өтөцсөн улаан алим байжснаас шив шинхэн ногоон алим байсан дээр юм шиг байна. Тэглээч одоо би энэ дээр одоо ингээд шинхэн залуу ногооноор байгаа тулаан үзээгүй хөвгөө шүү дээ гэж номон дээр бол яг тийм хэсэг гардаг байхгүй. За тэр хэсгийг юугаар орлоосон байгаа гэхээр Ремон Данко хоёр бөөлжөд тэгсэн чинь манай Хампри овгийн хэн блэ? Хампри овгийн нэг зам хэлдэг шүү дээ. Sorry нэрийг марчлаа. Эдэрчээс ногооноор амьтад байна штэ гэдгээ тэр хэлдэг. Яг тэр номон дээр байгаа тэр хэсгийг ингээд орлуулсан юм шиг ер нь бол байна шүү. Тэгэхээр тэр хэсэг яг тиймэрхүү утга учиртай. Тэгээд дараа нь яадаг вэ гэхээр одоо энэ Фосови овог хоёр хуваагдаад тэгээ нэг нь ногоон сүл тэмдэгтэй нэг нь улаан сүл тэмдэгтэй ингээд болоод явдаг. Тэгээ энэ баг цаашаага одоо энэ овогч баг Game of Thrones дээр хүртэл гардаг санагдаад байна шүү. Би андуураг бол та тэрээ гардаг бол бичээрэй. За хэрэв андуурсан бол бас одоо бичээрэй. За миний санаж байгаа бол энэ овогч нь одоо яг ингэж улаан ногооноор ингэж хуваагдаа тэгээд ингэж явсаар хагаад Game of Thrones дээр season хэд дээр илээ гарч ирдэг шиг санагдаад байна. За тэгээд ингээд иймэрхүү сцен болж байгаа тийм ээ. За тийм ээ. За тэгээд цаашаага үйл явдал болохоор юу байдаг байгаа. За тэгэнгүүт хамгийн гой хэсэг бол мэдээж одоо ингээд Данкан маань зогссон. Тэгээд Данкан зогссон. Тэгээд Эг маань хажуу талд нь ингээд жадаа бариад ингээд зогссон байгаа хэсэг бол одоо маш гоё байдаг. Яг номон дээр болохоор ингээд Эг маань бол ингээд нөгөө нэг юу туслах байгаа шүү дээ. Нөгөө нэг туслах бишээ. Хоёуг дуулгыг хийж өгдөг одоо том битэй залуу байгаа шүү дээ. Тэр залуу болохоор хоёуг дуулгыг ингээд өмсгөж өгөө тэгээд жадыг авчих гэсэн чинь Эг үгүй би өөрөө авч өгнө гэдэг тиймэрхүү хэсэг гардаг байхгүй. Энэ дээр бол мэдээж тийм байхгүй. Тэн дээр болохоор Данк Эг маань өөрөө ингээд одоо Данкны маань жадыг ингээд барьцсан хажууд ингээд зогсож байгаагаар тий. За тэгээд Данк маань тэгээ бүгд ингээд байр эзлэхээр болж байгаа. Тэгээд Данкны жадыг өг гэдэг чинь Эг ингээд жадыг өгч байгаа. Тэгээд хэдүүлээ өмнөх ангиуд дээр болохоор Эг маань одоо тэр жадыг өрх
ингээ сургуульд хийж байгаа гэдэл харсан шүү дээ. Яг тэр сургуулийн дагуу ингээ жадын өгж байгаа. За энэ хэсэг бол маш гоё байсан. За тэгээд Эг Данкан хоёрын яриа бол одоо үнэхээр те ингээд маш сонирхолтой байсан. Яг тэр өмнөх одоо 2 дугаар анги дээр шүү дээ. 2 дугаар анги дээр хаа ингээд тэр хоёр яд шүү дээ. Нөгөө Данкан Таргарены одоо ханхуу хэлж ингэж очиж уулзна гэдэг хэвээр. Чи миний морийг харж байгаараа хэрэг морийг харахгүй бол би чамаа шийтгэх шүү. Би чамаа хоогоор хөөлгөх шүү гэдгсэн чинь. Нохоо хаана гэсэн чинь өө гэдэг шүү дээ. Тэрнтэй яг тэр хэсгээ хийж байгаа тий. Тэр хоёр маш гоё хийж байгаа. За тэгээ энэ хэсэг бол мэдээж салах ёс байсан баг. Тий энэ хэсгийг бол надад төрсэн мэдрэмжүүд мэдээж тэр хоёрын ингээд маш гоёор ингээд салах ёс гүйцэтгэж байгаа тий. За баяртай ингээд яагаад гэх юм чи үхлийн тулаанд орж байгаа. Данк энэ ч хүчж магадгүй баг тий. Тийм учраас одоо тэр хоёр ингэж маш инээдтэй байдлаар салах ёс хийж байгаа. Тэгээд би бусад хүрээ дээр чи байж байгаараа гэдэг данк хэлж байгаа. Тэр хэсэг бол ингээд маш гоё жүжиглэлтж гоё юмсан. Тэ ингээд айдас хүүцтэй би буцаж ирэхгүй байхаа гэсэн тэр бодолтой автсан хүний үг байгаа байхгүй тий. Тэгээд ингээд тэр хоёрын юм хошгнууд тэгээд за энэ хэсэг бол үнэхээр гоё сэтгэл хөдлөсөн маш гоё хэсэг бол байлаа. За тэгээд түүний дараа бол одоо их бурхны нэрийн өмнөөс гээд одоо их септем тий. Одоо шашны тэрэгүүн гэх юм уу да. Тэгж нэрлэх нь зөв. Одоо их септем бол одоо ингээд тулааны өмнөх одоо ерөөл маягийн одоо үгийг бол мэдээж хэлж байгаа их септем. Одоо ихдээ мэдээж энэ их септем болохоор их септем юм уу их септний туслах юм уу те. Яагаад тэгэхээр энэ өсвөр насны хүү байсан шүү дээ. Тэрээс аягүй сонирхолтой. За тэгээд ингээд үг хэлээд за тэгээд ингээд тулаан эхлээд бүгд бөмбөр юу бүрээ дуурлаа бүгд ингээд урагшилж байгаа. Тэгсэн чинь Данкан хөшөө зогссон байна. За яг энэ хэсэг дээр болохоор мэдээж кино багийн зүгээс л жоохон өөрчлөлт оруулсан байгаа. За ерөнхийдөө тулааны дундуур бол Данкан одоо Тандр гэж морио унсан байгаа шүү дээ. Тулаан дайны мориога. Тэгээд Тандртайгаа аягүй хоорондоо ярилцдаг. Энэ хоёр амар их юм болдог. Тэгээд Тандр бас Данкныг одоо Данканд аягүй тусалдаг морин. Кинон дээр бол тийм бол ерөөсөө харагдаагүй. Харин яг тэр хэсгийг болохоор Эгтэй холбож өгсөн байлээ. Эг одоо маш их ингэж тусалж байгаагаар харуулсан байхгүй тулааны хэсэг дээр. За тэгээд Данкан ингээ хөшөө зогссон тийм ээ. Ингээд хөшөө зогсож байгаа. За тэгээд тэр хэсгийн одоо тэр сцен тийм яг баг дотроос ингээ камер ингээ харуулж байгаа. Амьсгааг нь харуулж байгаа. Ингээл чихэн бүглэрж байгаа юм шиг хэсэг ингээ тийм. Тэр хэсэг дээр бүгд ингээл хөдөөл явсан чинь Данкан шоконд ороод үлдсэн. Айж байгаа. Тэгээд ингээ шоконд ороод яхаа мэдэхгүй тийм. Тэгээд дотор бол ингээ маш их тэмцэлтэй байгаа. За тэгээд тэр үед яаж байгаа гэхээр сэр одоо яваараа гэдэг гэж байгаа шүү дээ. Орилж байгаа, морилоо орилж байгаа. Тэгээ морь ингээ угсаг явж байгаа. За номон дээр бол яадаг вэ гэхээр шууд Тандр өөрөө ерөөхдөө угс хийдэг. Тандр өөрөө угс. Ягаад тэгэхээр Тандр бол одоо ингээ маш олон тулаанд үдсэн, маш олон тулаанд орсон, дайныг мэдж байгаа, юу болохыг мэдж байгаа тий. Тандр бол өөрөө тийм морихгүй. Дайны морь гэсэн. Тийм учраас одоо тэр хүн гинэ морь маань одоо Тандр гэх морь маань шууд ингээ бүгд угс хийхэд мань хүн одоо автоматар гэх юм уу тий. Одоо дуршлаараа ингээ туршлагын дагуу усхий гэдэг ингээд тулаанд өөрийнхөө Данкныг бол оруулдаг хэсэг бол номон дээр байдаг. Харин Эг мэг бол тэгж орилдгүй. Ан дээр болохоор жоохон өөрчлөлт оруулсан. Эг одоо морлоо өмнөх анги дээр яг тэгдэж штэ. Нөгөө Эг морийг сургадж штэ. Яваараа гэх. Тэгээд яг сургаж ясны дагуу Эг мань орилсон. Данк руу орилсон. Тэгээд морлоо орилсон. Тэгээд морь бол ингээд шууд тулаанд оруулж байгаа. За ингээд хоёр талаас Эйрон байгаа. Нэг талаас Эйрон ханхүү, нөгөө талаас Данкан байгаа. За энэ хоёрын хоорондоо одоо тулдаад за тэгээ эхний хатгалтаар манай Данкны царсан бамбаан мэдээж хугарж байгаа. Тэгээд хинийх бол Эйрон ханхуг бол хугараагүй. Яагаад гэхээр Эйрон ханхуг бол байж болох хамгийн одоо хатуу тий одоо сайн материалаар л хийж байгаа бол манай Данкных бол өмнөх одоо ангиуд дээр бол хэлжсэн шүү дээ. Одоо чиний бамбаа бол зүгээр ингээ маш хуучирч муудсан бамбаа байна гэж хэлсэн. Тэрний дагуу бамбаа нь хаг усрээд за тэгээд одоо жадных нь нэг хэсэг одоо үзүүр хэсэг ингэж бие рүү н ороод ингээд зоогдсон байгаа. За ингээд Данкан мэдээж балмагдсан. За үүний дараа ингээд балмагж байгаа хэсэг гарч байгаа тийм. За тэгээд тэрэн дээр бас нэг хэсэг бол гарч байгаа. Тэр юу гэхээр манай одоо юу овгийнх маань Бисбари тийм. Бисбари овгийн одоо овгийн хоёр залуу байдаг шүү дээ. Тэр овгийн хоёр найти маань нэг нь одоо Бисбари нэр нь юм бэлээ. Нэг нь одоо ингэ. Тэгтээ яг тэр хин нүгч харагдахгүй юм даа. Тэр нөгөө нэг ингэ тэмдэг нь юм зөгийн бамбаатай байсан шүү дээ. Тэр тэмдэг нь яг ингээд одоо яг энэ хэсгээр харагдаж байгаа тийм. Ингээд хааны одоо харуулт найттай хааны найтад одоо ингээд нэг цавчуулаад тэр мориноос унж байгаа хэсэг болоод яг энэ хэсгээр ингээд харагдаж байна тийм ээ. Харагдаж байгаа. За тэгэхээр ингээд манай одоо Бисбари овгийн хоёр болоод ерөөхдөө ингээд энэ тулаанаар бол ингээд нас орж байгаа
амь өргөдөж байгаа хэсэг болж байгаа. За тэгээд Данкан маань эргээд тартал одоо эрэ ханхуу Данканыг цохиод одоо толгоор нь яг энэ хэсрүүн цогж байгаа шүү дээ. Өндөрөөн цохиод тэгээд газарт унаад ухаалж байгаа хэсэг гарч байгаа. За тэгүн гутаар дүрс яаж байгаа вэ гэхээр дүрс шилжиж байгаа буюу одоо flashlight гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Одоо нөгөө яг ингээл хүн одоо юу гэдэг ингээд цохиулах үедээ нэг ингээл бүх амьдрал бодогддог. Эсвэл өндрөөс унах үедээ ч юм уу машин мөргүүлэх үедээ ч юм уу хүнд ингээл бүх амьдрал тэрхээ орно ингээл зурс хийгээл бодогддог үе байдаг шүү дээ. За яг тэр үе болж байгаа гэсэн. За тэгээд мэдээж одоо яг кино багийнхны зүгээс бол амар маш зоригтой алхам хийсэн шиг надад санагдсан. Тэр нь юу вэ гэхээр ингээл маш одоо энэ бол 4 ангийн турш хүлээсэн тулаан байгаа шүү дээ. Бүтэн 4 ангийн турш хүлээсэн тулаан. Тэгээд яг энэ тулаан ингээл дөнгөж эхлээл голоор нь флашлайт оруулж ирсэн ингээ бараг хэдэн минут бараг 20 минут тий биш ээ 10 минутын голоор нь юм өөр флашлайтыг оруулаад ирж байгаа. Тэгснэ буцаад тулаанаа орж байгаа тий. За тэгвэл энэ магадгүй энэ эрсдэл нь юу вэ гэхээр миний хувьд бол нөгөө нэг тулааны ингэж огшч үдчихсэн голоор нь шал өөр юм намуухан дүр үйл явдал бодрлууд орж ирсэн буцаад толгороо нь орохоор нөгөө гоё юм ингээд алга болчих үү те гоё сэтгэл хөөрөл тэр бүх зүйл нь байхгүй болчих үү гэж би олж авах имижсэн. А тэгсэн чинь үгүй байна. Тэгээ маш гоё буцаад маш гоё орж ирсэн. Тэгээ маш гоё ингээд хийсэн. Тэгэхээр энэ бас энэ удаагийн одоо энэ их яг дайны голоор хийж байгаа энэ хүү сцены хэсэг бол одоо маш гоё байсан надад санагдаж байна. За ингээд флашлайт буюу одоо мань хүний яг тэрхэн хооронд одоо хэдхэн секундын тэр бодрол ингээд орж ирж байгаа маа. За ингээд флашлайт үсрээд хаана ирж байгаа вэ гэхлээр юун дээр ирж байгаа. Хүүхэд насн дээр нь ирж байгаа. Өсвөр нас хүүхэд насн дээр нь ирж байгаа. За тэгээ мань хүн бол King's Landing-д байгаа. За тэгээ тулаан болсон байна. За тэр тулаан болох нь нөө алдарт одоо Black Fire-ийн тулаан байгаа даахгүй. Би бол тэгж бодоод байна те. Бодоод юм шиг угаасаа хэлсэн шүү дээ те. Одоо харлуу бол үхсэн, дээрэн бол үхсэн ингээд. Дээрэн Black Fire үхсэн ингээд хэлчихэж байгаа шүү дээ. За тэгээд мань хүн ингээд тулааны талбар дээр за мэдээж одоо тэр хэсэг бол ойлгомжтой байгаа шүү дээ. Одоо мөнгө олохын тулд ингээд дайны талбар дээр юм болж байгаа. За тэгээд тэрэн дээр нэг жоохон сонирхолтой хэсэг байна. За тэр Black Fire-ийн тулаан чин одоо улаан талбай гэж нэрлэдэг шүү дээ. Одоо тэр номон дээр болохоор ийм маш их юм улаан цэцэгтэй ийм улаан талбай байгаа. Гэхдээ яг хаана вэ гэдгийг нь бол байдгүй дурдгүй санагдаад байна. За яг газар зүйн байр шин бол дурдгүй санагдаад байна. Тэгэн гэхдээ King's Landing-тэй ер нь ойрхон болдог хэвгүй. Тэр тулаан ойрхон байдаг гэж үздэг. Тэгсэн чинь яг киноны сцен дээр бол мэдээж тэ ард нь тийм улаан юм бол байгаагүй, улаан цэцэг мэцэг байгаагүй тий. За мэдээж ард нь King's Landing одоо хот бол харагдаж байгаа. Харагдаж байгаа хэсэг байгаа шүү дээ тий. Харагдаж байгаа. Тэгээд яаж байгаа гэхээр одоо манай хүн бол тулааны талбар дээр яг тэр тулааны талбар дээр бол ингээд яаж байгаа байж байгаад ингээд тэр нэг одоо нөгөө нэг Frey овгийн хүм гэж цаана харагдаж байгаа байхгүй тэр хүн ингээ адууны юмыг авч байгаа хэсэг гарч байгаа тий. За гэхдээ энэ дээр бас нэг жоохон өөрчлөлт оруулсан юм шиг санагдаж байна. Яасан гэхээр яг энэ Black Fire-ийн тулаан болох үеэр бол манай Duncan маань бол 3-4 настай хүүхэд байсан шиг санагдаад байна. Ямар ч юм өсвөр нас юм том бол болоогүй. Тэгээ энэ тулааны үеэр тэгээ Duncan маань баг байгаагүй юм. Яг тулааны тэр газар мадад бол байгаагүй. Тэгсэн чинь энэ дээр болохоор одоо яг тэр Black Fire-ийн тулааны талбар дээр одоо манай Duncan маань явж байгаа шүү дээ өсвөр настай хүүхэд. За тэгээд найзтай байгаа Ref гэдэг одоо найз ал гарч ирсэн тий. Бага. За тэгээд яг ингээд хажууд нь байгаа юм болох одоо Frey овгийн хүн байгаа хгүй одоо тэр ингээд тэгээд тэр овгийн хүн ингээд үхцэгэ ботсон ч өөхөөгүй тэгээд Duncan амын дарж байгаа хэсэг бол амар цочрдмоор байсан. Тэг юу болоод байна гэд тэгээ яхаа мэдээж ингээд тухайн хүн би бол өмнө үхэл харсан. Duncan өөрөө хэлж байгаа. Би өөрөө өмнө үхэл харсан. Тийм учраас одоо тухайн одоо Frey овгийн те ихэр цамхын Frey овгийн тэр хүнийг бол ингээд зовоогоод яах юм бэ гэж бодсон л бодрол нь байна л да те тэр хэсэг бол. Гэтэ яг харахад амар эвгүй харагдаж байгаа шүү дээ те. За тэгээд ингээд түүний найз Ref гэдэг одоо найзтайгаа гарч байгаа. За энэ Ref болохоор номон дээр бол байдаггүй. Номон дээр болохоор манай Duncan 3 билүү 4 одоо ийм эрэгтэй найз байдаг. Тэд нар нийлээд яадаг вэ гэхээр одоо тэр одоо бөөст мухар гэж одоо монголчууд хэлээд байгаа шүү дээ. Бөөст мухар. Тэгээд бөөст мухард бол фле ботом годомжихгүй одоо тэр годомжих юм да тий. Тэгээ бөөст мухрын эсвэл одоо ингээд 4 найзтайгаа нийлж одоо харах агендаг тий хулгай зарим дээрэм хийдэг заримдаа хулгай хийдэг тиймэрхүү ер нь бол гар авахгүй эсэг байдаг найзууд дээр за энэ дээр болохоор мэдээж одоо Ref гэдэг одоо эмэгтэй найз нь бол гарч ирж байгаа. За тэгээд тэр хоёр ингээд мөнгө олох дайны талбар дээр явж байгаа. Дараа нь ингээд
бас нэг овгийн үнтэй ингээд зам дээр тэр хоёр алхаад явж байгаа шүү дээ. За тэгсэн чи рефийн одоо тэр найз эмэгтэй тэр рефиг хараад надад нэг гоё мэдрэмж бас төрсөн. Бас нэг хүнийг сансан. За тэр сансан хэн байсан гэхээр мэдээж Arya Stark-ыг бас санагдуулсан байсан. За Arya Stark нэгдүгээр сезон дээр бол ингээд нөө хааны нэгдүгээр эпизод дээр те хаа ирдэ шүү дээ. Тэгээ хаа ирсэн чинь Араа ингээд дуулга өмсчдөг те дуулга өмс дандаа эрэгтэй хүмүүстэй тоглож идэг юм. Тэгээ зүс царайч гэсэн юм хар устай юм. Тэгсэн чи яг одоо энэ Данкан одоо энэ реф охин хоёрын хооронд эдний ярианы хэсэг байгаа шүү дээ. Энд гарч байгаа те. Энэ ярианы хэсэг бол одоо ингээд яг Араа ингээд дуулга өмсцэн те тэгээд юм хар устай, бор арьстай тэгээд Данкантай эрэгтэй хүмүүстэй тоглол юм яриа. Тэгээд ингээд ааш зангаа өвдөж гисэн юм иршүүд те эрмэг зоримог юм зантай. Тэгээ яг юм Arya Stark-ыг юм санагдуулам тийм гоё дүрэл байсан. За тэгээд ингээд цаашаа явж байгаа энэ одоо Flay Bottom дотор одоо тий King's Landing гэдэг Flay Bottom гэдэг гудамжинд хэдүүлээ нэг хүнтэй таарна. Энэ болохоор Alistair гэдэг одоо хүнтэй таарна. Энэ болохоор юу хотын харуул одоо биш хааны одоо нэг өөр юм цагдаа гэх юм уу? Цагдаа одоо хотын цагдаа л хгүй. Гэхдээ бас нэг юм гайхаад байна. Энэ ингээд нэг гараа тасдуулсан байгаа даахгүй. Тэгэхээр яг тулааны үед тасдуулсан уу эсвэл одоо ингээд юм тасархаа байсан. Тэгээд нэг гарын тасарсан мөртлөө одоо ингээд хотын нөгөө ингээд юм цагдаа тий цагдаа ингээд хувцсан мөссөн байх юм шаргал юм хувцсан мөссөн тий. Тэгээ яагаад хийгээд яваад байгаа юм бол гэдэг бас айгу сонирм санагдсан. За тэгээд энэ стен дээр бас нэг зүйлийг харах юм бол одоо ингээд King's Landing хотыг харуулж байгаа шүү тий. Одоо ингээд яг энэ үе дээр бол одоо Baelor Targaryen, Maegor Targaryen те дээрэн хаан тэгээд их ноёдууд овг аймагуд бол ингээ баярлдаад найр цэнгийн хийгээд те эндэж ажиргалтай байж байгаа. Харин яг бод байдал дээр ард иргэд нь юу болж байгаа гэдэг сценийг бол харуулж байгаа байхгүй. Тэгээ яг годомжинд юу болж байгааг хүмүүс хөл гараа тайруулсан, шархацсан, зовсон. Тэгээ тулаанд орсныхоо төлөө дээр бас те ажиргалж ба тэдэнтэй адилхан хоол унд хийж юм бол болоогүй гэдгийг бол харуулж байгаа хөөхтэй. Илүү амьдрал хэцүү байгаа. Эднүүд бүр зовлон л нэмэгдсэн гэсэн. Тэгэхээр яг энэ ертөнцид болж байгаа үйл явдал бол одоо энэ тулаа энэ бүх зүйл бол зөвхөн эхэс ноёд те хаадуудад л ашигтай, хаадуудад сайхан байгаа болохоос биш яг ард иргэдийн хувьд энэ бол ерөөсөө зовлонт цаг үе юм аа. Тэд нар энэ тулаанд орсон ч гэсэн зовно. Гавьяа шагнал тансаг идэ бод авахгүй те. Тэгээ хэрхэн зовж хэрхэн гудамжинд нэр төргөө зориггүй ирээдүггүй өгч байгаа вэ гэдэг хэсгийг бол харуулж байгаа юм хэсэг ба. За тэгээд ингээд Alistair одоо Alistair гэдэг цагтаа харуулж байгаа хэсэг ба тийм. За тэгээ Ref Dank хоёр бол юм Яманы жүчээний доод хэсэгтээ бол ингээд хөрхөн гэртэй болсон тэндээ амьдарч байгаа. За тэгээ тэр хоёрын яриа байгаа. Тэр хоёрын зорилгоор мэдээж энэ King's Landing хотоос яваад тэгээ чөлөө дот руу одоо явах тийм зорилготой тухайга ярьж байгаас гарч байгаа тийм чөлөө дот руу явах гэж байгаа. Тэрэндээ зориулж мөнгө хадгалж байгаа. За тэгээд гэж байгаа. Тэгээд Данкан болохоор би одоо энэ чинь баймаар юм. Явал яах юм бэ? Хэцүү юм шүү. Хэрвээ манай ээж амьд байгаад намайг олоод ирвэл яах вэ гэдэг хэсэг ярьж байгаа. За энэ дээр бол яг ээжийн тухай ярьж байгаа байхгүй. За тэгэхээр энэ дээр бол одоо Данкан тэ ээжийг мэдээж хараагүй ээж нь бол өөрийг нь одоо нас орсон жоохон багт нас орсон гэдэг тухай гарч байгаа. Тэгээд ээжийн хайрыг үзээгүй, ээжийн хайрыг мэдэхгүй. За Рефи гэдэг охин ч гэсэн бас ээжийн хайрыг мэдэхгүй, хайр халамж байхгүй, тэ хамгаалт байхгүй, ээжийн хайр байхгүй гэдэг одоо тэр их шарах зомлын тухай ингээл энэ хэсгээр бол ингэж харуул тодорхой айгүйх онцолж харуулж байгаа. За тэгээд тэр хоёр ингээд гэрээсээ гарч ирээд маргааш нь ч юм уу те гарч ирээд ингээд одоо чөлөө тот руу явах хүнтэй уулзахад явахын наахан дээр ингээд яг өрөөнөөсөө гараад ирсэн чинь Данкан ингээд ямаан дээр ямааг хилээд ингээд хийдэг сцен байгаа шүү дээ. За яг энэ сцен бол ингээд амар хөөрхөн сцен яагаад гэхээр энэ Данкныг одоо ийм амьтанд хайртай ийм уян зөөлөн тийм одоо энэрэнгүй тийм хүүхэд байсан гэдгийг нь одоо харуулж өгч байгаа юм. Нэг энэ сцен бол за мэдээж тэр хоёр ингээд чөлөө дот руу бол явахаар болсон дээр мэдээж одоо замын зардал дээр нь бол мөнгө нь хүрээгүй. За тэгээ чөлөөт хот гэж яг юу хэлээд байгаа гэхээр чөлөөт хотод болохоор одоо дараах хотод одоо энэ газрууд одоо юм тийм ээ одоо дараах газрууд бол ингээ харьяалагддаг байхгүй. За он дээр бол Braavos байна, Volantis байна, Pentos байна тий. За тийм Pentos байна, тэгээд Myr байна, Leeds байна гэх ингээд эдгээр юм хотууд бол одоо чөлөөт хотуудад бол ордог. За хэдүүлээ Game of Thrones дээр бол Arya Stark одоо Pentos хот руу чөлөөт хот руу явдаг шүү дээ. За тэгээ мэдээж Arya-гийн бол гаргадаг зоос бол мэдээж VIP тасалбарын зоос байгаа. За энэ манай хоёрын хол мэдээж тийм биш тэр хоёр ингээ маш хичээж байгаа. Хоёр мөнгөн зоос олсон ч гэсэн мөнгө нь хэдий хүрээгүй байгаа.
За тэгээд дүрс шилжсэний дараа тулаантай хэсэг гарна. За тэр болохоор Алистер гэдэг одоо цагдаа гарч ирээд за тэгээд мань нэг охин мань хүний дашмгийг аваад хулгайлцсан. Тэгээд тэрнээс болоод энэ эдрийн хонд маргаан үүсээд мөнгөний хулгаалаад за тэгээд нөгөө охин маань дахиад цагдаагийн одоо юу гэдэг Алистерийн хутгийг хулгаалдаг. Тэгээд Алистер уурандаа охиныг бол хоолойг нь хэрчиж бол хөнөөдөг. Тэгээд Данка уурлана. За Алистер Данкны хоёрын хоорондох тулаан болоод яаж аваа гэхээр тэр хоёрын хоорондох тулаан болж байгаа үе дээр манай Арлан маань гинт гарч ирнэ. За тэгээд Арлан ягаад гинт гараад ирвэ гэдэг одоо Арлан одоо ягаад гинт гараад ирвэ гэдэг одоо хэсэг бол байгаад байгаа шүү дээ. Тэрэн дээр бол яг тэр нөө тулааны хэсэг дээр ингээ камер ингээ буцаж шилжээ. Тэгээд нэг юм цонхны цаагуур одоо ордон шүү дээ. За тэгээд яг тэр хэсэг дээр цонхны цаагуур одоо ордог хэсэг байгаа. За тэр хэсэг дээр магадгүй Арлан одоо тэрний цаана одоо ингээ сууж ирсэн болов гэдэг юм бол санагдчихэв. Тэгээд гэдэг хэсэг байдаг болов гэж байсан болов гэдэг хэсэг бол санагдчихэв. За тэгээд Арлан гарч ирж байгаа. За тэгээд Арлан тэнд тулдж байгаа. Тэр хоёрын хооронд тулаан болж байгаа. Ингээд Арлан яваад өгж байгаа. За тэгээд Данкан мэдээж хөлөндөө шаргацсан, халуурсан. Тэгээ яахаа мэдэхгүй зориггүй байгаа тийм ээ. Хамгийн гол нь Данкны хувьд бол ингээд зориггүй байгаа. За тэгээд ингээд Данкан маань Арлан маань ингээд хотоос гараа явж байгаа. Тэгээд хотоос гараад яваад тэгээд одоо манай Данкан маань араас нь алдагч байгаа. За мэдээж юуны хувьд бол Арлан бол мэдээж мэдж байгаа нэг хүү араас нь дагаад байгааг мэдж байгаа. Гэхдээ мэдээж Арлан одоо тоохгүй байгаа. За тэгээд яг сцен шилжээд ингээд манай Арлан ингээд унтчээд чинь модны доор унтчээдэг. Тайз анзаардаг бол тэгээд Данкан очоод ингээд сэлмийн үзээд гэсэн чинь наан ингээд булш байдаг шүү дээ. Булш тэгээд гизцэг тавьсан. Дээр нь хоёуд уул тавьсан. За тэгээ энэ хэсэг болохоор эхлээд би анзаараагүй. Гэхдээ дараа нь ингээд нэрээ анзаарсан чинь энэ юу юм шиг байна. Одоо яг ингээд Black Fire-ийн тулааны үеэр одоо өөрийнхөө нагц дүү гэдэг үлээ, үеэл дүү гэдэг үлээ тий. Үеэл дүү нь түүний Арланы одоо юу туслах байсан байхгүй. Одоо хоёр дуулгын байрдаг тий. Тэр туслах нь байсан. Тэгээ мэдээж Black Fire-ийн тулааны үеэр тухайн хүү бол нас барсан байгаа. Үеэл нь одоо нагц дүү нь бол нас барсан байгаа. За тэгээд Арлан одоо үеэл дүүгээ оршуулж байгаа хэсэг байсан байна. За тэгээд тэр нэг юм Данканыг ингээд нэг энэ газраас дуулгыг аваад өмсөж байгаа байлдэ шүү дээ. За тэгэхээр тэр бол мэдээж түүний дүү одоо Рожерт гэж санаад ах юм. Үгүй ч үлээ. Та хэдийн нэрийг мэддэг бол доор бичээрэй заяа. Номон дээр бол яг нэр нь гардггүй санагдаад байна. Тэгээд Рожерт гэж нэрлэлцээ хэдүүлээ. За тэгээд тэрний одоо ингээд булш байсан. Тэгээд Данкан мэдээж тэр арх хууж одоо дуулж тэр тэнцээ унтж байгаа шалтгаан бол гашуудж байгаа хэсэг болж байгаа. За ингээд Данкны Арланы нийт гарч байгаа тэр сцений туршил манай Арлан маань гашуудж байгаа. Үеэл дүүгээ одоо өөрийнх нь нүдэн дээр үеэл дүү нь бол мэдээж нас урсан. Тэгээд үеэл дүүгээ ингээд харж байгаа үхийг харсуусан гашуудаад тэгээ арх хууж байгаа. За энэ дээр нэг сонирхолтой юм байна. За Арлан маань ингээд согтуурхаад тэгээд юу болж байгаа? Дууд болж байгаа. Тэгтээ Дотракийн дуугаар Дотракийн хэлээр дуудуулаад байгаа байхгүй. Дотракийн хэлээр гэж би бол бодсон. За тэгээ яагаад манай Арлан яагаад нэгдүгээрт яагаад Дотракийн хэлээр дуудуулсан болоо? Нэгдүгээрт. Хоёрдугаарт Арлан Дотракийн хэлийг яагаад таньчваад одоо яг энэ цаг үе дээр чинь Дотракийн Мотракийн дээр хоорондоо холбоотой байсан юм болов уу? Тэгээ Дотраки чи ерөнхийдөө Game of Thrones-оор илүү тодорхой гарч ирдэг байсан. Тэр үед л ерөнхийдөө Westeros TV-г одоо бинийгаа таньж мэддэг үү биш үү? Тэгээ та яг энэ дээр мэддэг хүн байвал яг орж ирэх гоё санал бодлоо бичээрэй заяа. Би яг энэ хэсгийг бол яг хөтэ мэдэхгүй. Ягаад Арлан яаж Дотраки хэлийг мэдсэн юм бол тэр талаар мэдж байгаа юм байна уу? Нэгдүгээрт. Тэгээд тухайн дээр Дотраки хэлээр дуулж байгаа дууг би орчуулж үзлээ. Юуны тухай дуу юм болоо гэд орчуулж үзлээ. Тэрийг би гоё та хэд гоё уншиж өгье. За тэгээ орчуулж үзсэн чинь ийм үгтэй дуу юм байна. За үхлийн улс намайг ороож, бурхангүй хүмүүс намайг айлгаж, тамийн улс намайг нүмерч, үхлийн уу гашуу намайг саатуулсан. Магтаал хүртэх ёстой агуу азаргаа. Би зовлон шаналлаа таныг дуудсан. Тиймээс би хүчрхэг дайснаасаа аврагдах болно. Тэднийг салхины өмнө тоос шороо мэт жижиглэн цох. Би бузар муу гудамжны шороо шиг хөөн гаргана. Зориг бол
миний аврал. Өршөөл бол миний гэрэл юм аа. Хөлийг минь бугын хөл мэт болгооч. Ингэснээр миний алхан буруутахгүй. Намайг үзэн ядагчдыг би устгахын тулд намайг хүч чадлаар бүслээч. Би бузар мөг гудамжны шороо шиг хөөн гаргана. Зориг бол миний аврал. Өршөөл бол миний гэрэл юм аа гэж. За ийм үгтэй дуу бол дуулж исэн юм байна. За тэгэхээр энэ дуу яаж байгаа вэ гэхээр энэ флашлайтын хэсэг байгаа шүү дээ. Яг тэрхүү оронд би мартсан байсан чинь энэ бол Данкны толгой дотор болж байгаа флашлайт байгаа тийм. Бодрол явж байгаа. Өөх өмнө бодрол явж байгаа. За тэгэхээр энэ яаж байгаа энэ яг Данкны тухай дуулж байгаа хэсэг байгаа гэсэн үг. Данкны тухай. Тэгээд Данкан бол энэ дууны төсөл нь гэж байгаа. Өршөөл бол миний гэрэл юм а гэж. Тэгэхээр Данкан бол мэдээж өршөөх нь ойлгомжтой байх юм байна. Тэгээд Данкан өөрөөгөө зоригжуулж би энэ Данкан бол өсвөр насны хүүхэд гэхдээ өөртөө байнгүй маш том асуудал тутгалцсан маш олон одоо дайсантайгаа тулдаж ийн үхэхийн зааг дээр байна. Гэхдээ надад туслаач гэдэг ийм хэсэг гарч ийн. Тэгтээ би өнийг даван туулна гэдэг хэсэг гарч. Тэгэхээр яг энэ дуу бол одоо Данкны тухай Данкныг зоригжуулж би тэр дуу юм байсан юм байна. Гэхдээ нэг сонирхолтой нь ягаад дотроо хэлээд дуусан юм гэдэг нь сонирхолтой нь та тухай бас бичээд өгөөрэй. Бодож байна. За ингээд Данкан манд дарж байгаа. За тэгээд ингээд манай үгүй маань те даарлан маань ингээд Данкийг харж байгаа. Данкан мэдээж ухаалж байгаа. Тэр хөлөндөө шарахтаа яваад байгаа. Тэгээд тэ бас нэг инээт нь бас дахиад яг л бөөлж ирсэн гарсан те. Айгүй их бөөлж ирсэн гарсан. За тэгээд ингээд аарлан Данкан даржаад босоороо гэж хэлээ. Тэгээд ингээл дүрс маш гой шилжсэн те ингээл гэл дүрс шилж ирэл тэнгэрээс гэл дүрс шилж ирэн багт шүү Данкан дуулан дээр Данкан сэрэл. За тэгээд Данкан сэрэл харах үед дээрээс нь өргөстөө Эрон гэж цогж таараа тэгээд Данкан бултна. За тэгээд үүний дараа тийм ээ. За үүний дараа яг ингээд Данкан эргээл харсан чинь цаанаас нь мегер таргаар ирж байгаа байхгүй. Нөгөө нэг алах шиг юм аа тий. Ирээл мегер таргаар толгоор амар цогтөг Данкан өсрөөл ундаг тий. За тэгээд энэний өмнө нөгөө нэг хоёр дуулаа хийдэг хүн Данканд нөгөө тэр дуулаа өгч хэлж та. За миний хувьд үнэтэй биш. Гэхдээ чамааг чиний амийг бол аварнаа гэж хэлжсэн. Тэгээд яг тэр хэлснийхэн дагуу одоо тэр хоёуг дуулган Данкны толгойг бяцвсрэхээс бол бүрэн хамгаалсан байх нэ. Ингээд Данкан ухаан алдаад ингээд Данкан цохиулаад унсан. Тэгээд тулаан үргэлжилсэн. Тэгээд яаж байгаа вэ гэхээр тэгээд ингээд яасан тэгээд Эрэнд тулдсан. Тэгсэн чинь унчаа бохоод ирсэн дараас дахиад мегер иржсэн тий. Дахиад мегер ирж явах үед яаж байгаа гэхээр Бэйлер ханхуу гарч ирээд одоо мегерийг цохиод унгааж байгаа. Жадар хатаад унгааж байгаа. За хэдүүлээ яг энэ хэсгээр нэг юмс рүү буцъя. Яг кинон дээр бол гараагүй. Гэхдээ номон дээр бол ингэдгийн тэр хэд нөө тулааныхаа аргыг ингээд зохион байгуулж ирсэн чинь хиндэг дэхгүй. Одоо нэг эсрэг тал болохоор юм тулааны жадтай байгаа тийм ингээ юм жадтай байгаа. Тэгэхээр бид нар одоо яах вэ? Бид нараас адилхан ингээ жад авах уу гэдгсэн чинь Бэйлер тэгдэг байхгүй. Хэдүүлээ энэ сургалтын одоо энэ жадыг бол ашиглана гэдэг. Ягаад сургалтын жад гэсэн чинь сургалтын жад нь тэдний жадаас илүү урт байх болно тийм. Илүү урт байгаа. Тийм учраас бид нар 9 м ч гэдэг лөө тийм илүү урт байдаг. Тийм учраас бид биднэрт хүрэхээс өмнө төрүүлж хатгаж унгаана гэдэг юм. Номон дээр бол тийм тактик гардаг байхгүй. За тэгээ яг саяны сцен одоо тэр Бэйлер ингээд Бэйлер дүү мегер морноос ингэж төлөж унгааж байгаа, жадалж унгааж байгаа хэсэг бол одоо яг тэр хэсгийг харуулсан юм шиг надад санагдсан. Номын уншилгаад тэгс мэддэг байхгүй. Тэгээд ингээд хатгаад мегерыг газар бол унгааж байгаа. Ингээд одоо Данкны амийг бол одоо Бэйлер хунтааж нэг удаа даварж байгаа. За тэгээд үүний дараа Эрон тэр хоорондоо тулдна. За Эроны хувьд ярих юм бол Эрон бол бас боломжийн чадварлаг сэлэмчин гэдэг үйл эндээс хэдүүлээ харж олно. Түүний хөдөлгөөн тэгээд Данкныг бол маш бэртээсэн, Данкан толгойдоо зохиулсан, гидсэндээ утгалуулсан, мөрөндөө утгалуулсан, нуруундаа утгалуулсан, хөлөнд ерөөсөө бүх газараа утгалуулсан. Тэгээд Данкан бол одоо мэдээж тийм амар сайн тулаанч биш гэдэг бол мэдээж яг энэ хэсгээр мэдээ харагдаж байгаа. Тэгээд яг сэлмийн чадрын хувьд бол мэдээж Эрон бол Данканаас бол яг сэлмийн чадрын хувьд бол илүү юм шиг надад санагдсан. Тулааны сцен дээр. За ингээд манай гэнэ одоо Эрон яг ингээд Данкныг алахын даваан дээр яаж байгаа гэхээр манай Фасовогийн Рэм маань ирээд Данкныг аварж байгаа тийм. Мордоос хурж ирээд санаас хурж ирээд Эроныг цохиод унгааж байгаас бол гарч байгаа. За ингээд Рэм маань Данкныг аварж байгаа. За тэгээд тэр хоёрын хооронд тулаан болж байгаа. Тэгээд Данкан одоо Эроны хөлийг одоо зүсээ тэр хоёр зугаа. Тэгээд Данкан ухаалд амж байгаа шүү дээ. Тэр хэсгээр болохоор яаж байгаа гэхээр Данкны хувьд бол маш хүнд гэмтэл авсан. Ер нь бол ингээд маш хүнд гэмтэл авсан. Тэгээд амьсгалж чадахгүй байгаа хэдүүлээ харж байгаа тийм. Бүр амьсгалж чадахгүй байгаа. Тэгээд мэдээж тэрхийн хэсэг маань хүн яаж байгаа гэхээр ухаалдаад унж байгаа.
Тэгээ манай одоо ээгийн бос гэж ойрлож байгаа. За тэгээд яг ялагдсан ингээ буруу үлээгчээсэн чинь тий манай хүний ингээ эцсийн бүр аргаа барсан ойлоо байжаа хүлээжээ гэдэг ээг маань орилж ингэж одоо гарч байгаа хэсэг мэсэг бол үнэхээр сэтгэл доглуулсан байсан. Тэгээд Данкан маань босч ирээд тэр хоёр тулдаад ингээд одоо Эрон бууж өгч байгаа хэсэг байгаа. Гэхдээ энэ дээр одоо нэг хэсэг гарна. Яг Данкан хоёр тулж явах үеийн те яг одоо арын хэсэг дээр бол тэн дээр бас нэг хэсгийг бас орхиж байна. Тэрний үг гэхээр хэн байгаа одоо нэг мегар одоо хөвгүүдэд бол хүүхдүүдэд бол хичнээн хатууч гэсэн хүүхдүүдэд маш хайртай аав гэдгийг харж болж байгаа тийм. Энэ тулаан дээр бол одоо мегар бол өөрөө маш сайн тулаанч тийм ээ. Тэгээд мэдээж одоо хин Эрон хүүгээ хамгаалах гэж орж байгаа нэгдүгээр. Хоёрдугаар болохоор яг ингээд Эрон миний хүү гэгөөд ирсэн чинь Бэлор болон одоо хин хоёр Лайнл Брайтон хоёр ингээ хоёр талаас нь тулж байгаа шүү дээ. Тэгээд ингээ мегар Бэлор болон Лайнер хоёртой ингээд тулжаас гарч байгаа. За тэгээ яг тэр арын хэсгээр одоо яг энэ хэсгээр бол ингээд манай Бэлор ханхуу одоо мегар ханхуу ахтай ерөөхдөө үхлийн цохол хийж байгаа хэсэг бол тэр одоо яг ар хэсгээр харагдаж байгаа. Тэгээ толгой дагс хэсэгт нь бол нөгөө нэг амар юм сэлэм хэмээг юм те алах шиг юм ороод ерөөхдөө ингээд цохоод үхлийн цохолтыг бол ингээд хийж байгаа хэсэг бол яг тэр ар хэсэгт нь харагдаж байгаа. За тэгээд мэдээж Данкан бол одоо маш санаад авч байгаа. Тэр хүмүүсийг өхүүлэхгүй байх хэрэгтэй учраас аль болох мань хүний хувьд бол яарсан, чадлаараа хийсэн ингээд Эрон бууж өгөө тулаан дууслаа. За тэгээд энэ хэсэг маш гоё хэсэг. Яагаад гэхээр Данкан орж ирээд өөрөө яг үхэхийн даван дээр байгаа тийм. Яг үхэхийн даван дээр байгаа. Яагаад гэхээр маш их бэртэл гэмтэл авсан. Тэгээд ингээд манай нөгөө зэвсгийн дархан маань түн тусалж байгаа хэсэг гарч байгаа. Тэгээд Данкан дөнгөж суугаал би яаж ингэж асуугаагүй харин бусад маань амьдуу гэж асууж байгаа. Бусаддаа санаа тавьж байгаас гарч байгаа. Тэгэхээр Данкан одоо хэрэг сэтгэл нь өвдөж гэмт одоо их шархалж те бас бусаддаа хэрэг санаа тавьж байгаа, санаа зовж байгаа нь бол энэ хэсгээс харагдаж байгаа. Тэгээд манай Beast Free авгийн хоёр маань бол нас урсан гэдэг хэсэг гарч байгаа. Ингээд манай Бэлор хунтааж хурж ирж байгаа. Тэгээд Данкан бол одоо яаран те Бэлор хунтааж сүлдөөд эндээс талархснаа илэрхийлнэ. Дээрээс нь би танд зүтгэе, би таны төлөө амиа өргөе. Тэ одоо миний төлөө нэг тулдаж намайг аварсныхын төлөө би танд амиа өргөе гэдэг юу гаргаж байгаа. Одоо энэ бол ингээд бүр одоо би ингээд миний аим бол ерөөсө таних шүү гэдэг одоо тийм баярлаа гэдэг үгийн одоо бодит хувилбар гэх юм уу. Одоо энэ хэсэг бол яг хальт харах юм бол долоонж болгож байгаа ч юм уу тийм завшааныг ашиглаж байгаа хэсэг бол биш. Энэ бол одоо баярлаа гэж хэлж байгаа үгийн хамгийн гой хувилбар юм аа. Тэгээ өөрийнхөө төлөө амиа өрхийг хүсэж байгаа. Тэгээд мэдээж Бэлор ханхуу зөвшөөрж байгаа. Тэгээд Бэлор ханхуугийн одоо ар тархин өрхөдөө бяцарсан. Гэхдээ тархин бол одоо номон дээр бол ингээд тархин бол нөгөө дуулга нь ингээд тархийг ингээд барьсан байсан учраас мэдэхгүй яваад байсан. Тэгээд дуулгыг авах үед одоо дуулганаас нь өөрийнх нь ингээд тархин унтсан газар ундаг. Тэгээд тэр үед одоо тархин толгойн салах үед мегар өрхөдөө газар өөрийгөө өгч байгаа мэдээд газар ундаг хэсэг байгаа. Тэгээ яг киноноос яг тийм хэсэг бол гараагүй би бол санагдаж байна. Гараагүй тэгээд амтаж дуулга авах үед мэддэг. Тэгээд Бэлор хунтаач маань ингээд өгч байгаамаа. Тэгээд Данкан маань бол одоо тий яг ээгийн хэлдэг үг босоорой гэдэг уйлаад кино бол дуусж байгаа. За тэгээд одоо энд яг энэ хэсэг дээр бол мэдээж одоо Бэлор хунтаажийн хувьд бол тийм ээ баатарлагаар өгч байгаа юм маш гоё хэсэг бол байна тий. Юуны төлөө тулдсан бэ гэхээр мэдээж яг маань хүн стратегч тий бодлого маш олон зүйлийн төлөө бодсон. Гэхдээ үнэнч байдлын төлөө тий роялд үнэнч шудраг ёс зүйтэй шудраг байдлын төлөө одоо яг энэ ертөнцид байгаа тэр шудраг ёс байхгүй болцсон байгаа ертөнцид шудраг ёс авчрахын төлөө тулдаж тэгээд хоёуг дуулахтайгаа зэвсэгтэйгээ баатарлагаар тулдаж ялсан тэгээд нас орж байгаамаа. Ингээд Бэлор хунтаажийн баатарлаг үхэл бол байгаа. За ингээд хэдүүлээ энэ дээр бас тэгээд энэ хэсэг дээр хэдүүлээ одоо ингээд те одоо Master of the Battles гэдэг нөө бутч хөөхтүүдийн тулаан болдог шүү дээ. Game of Thrones-ы 6 дугаар season дээр бутчуудын тулаан болдог. За яг тэрэн шиг энэ дээр одоо ээжийн хайр халамжийг үзээгүй те хайр халамж хэрэгтэй, ээжийн хайр хэрэгтэй. Тэр хүүгүүдийн тулааныг хэдүүлээ харлаа гэж бодож байна. Тэгээд яг энэ тулааны талбар дээр бол ээжийн хайр хэрэгтэй байлаа. Тэгээд учир нь Тарарен овгийн
хөвгүүд хүртэл хоорондоо алалцлаа. Тэгээ би биний хөнөөлөө үүнийг хэрэг ээж нь байсан бол болиулах байсан бах гэдэг тийм ээ бодол бас төрсөн. За тэгээд ийм тулаан маш гайхалтай тулаан болж өрнөлөө. Хэдүүлээ тулааны сценийн талаар товчхон ярих юм бол маш гоё сцен байла. Тэр дүрслэл, манан, тэр дүр зураг, тэр Данкан Эйроны хөлнөөс нь чирээд явж байгаа. Ард нь тэр тулаан болж байгаа. Тэ. За тэгээд ингээд дуулган дотроос камер нээсгийг харуулж байгаа. Тэр амьсгаа давтаж. За тэгээд тэр тулааны яг бодит хэсгүүд те. Тэр Данкны нүүр ямар амар бэртсэн. Яг бодит байдал дээр тулаан тэгжл өрнөдөг бах те. За тэгээд ингээ хааны харуулт тэр цаана болж байгаа тулаанууд за манай тэ райм бол одоо маш бас гоё бас тулцсан. Тэгээд яг номон дээр болохоор ингэдэг Райслерийн тулааныг бол нэг харуулаагүй энэ киноноос тэр. Номон дээр болохоор Райслер хааны харуулттай харуулт тэр хоёр бас амар гоё тулааныг бас өрнүүлдэг тэ болдог байгаа. За тэгээд манай Фосовогийн хоёр багтаа хоёр бас хоорондоо ингээ тулдж байгаа хэсгийг бас харуулсан. Ийм сонирхолтой тулаан бол байж өндөрлөө. Тэгээ нийтдээ бараг 45 бараг 50 минут орчим ярьлаа. Тэгээ аль болох базаад л хурдан ярихыг хичээлээ. Тийм. Тэгээд өөр марцсан зүйл байвал орхисон зүйл байвал та бүхэн бас доор гоё комент бичээрэй. Тэгээ аль болох гоё сэтгэгдлээ эмгцэгцтэй ярихыг хичээсэн. Тэгээд ойлгомжгүй зүйл байвал та бүхэн бас гоё доор бичээрэй. Би чатгаараа гоё хариулт өгөхийг хичээнэ. Тэгээ хэдүүлээ энэ дараагийн бичлэгээр болохоор гоё комментуудад нэгтгээд нэг гоё ярий гэж бол бас бодож байна. За тэгээд хэдүүлээ 6 дугаар ангиа үзээд тэгээд энэ хүссэн нэг маань бол ерөнхийдөө бүрэн дуусах нэ. Жижигнаа тэгээд 5 дугаар анги бол үнэхээр гоё анги байлаа. Маш гоё тулааныг, маш гоё флашлайтыг, маш олон гоё зүйлүүдийг хийсэн тийм сценд удаан хүлээсний хариуд одоо маш гоё сэтгэл гонсойлгоогүйгээр маш гоё тулаан боллоо. За тэгээ үүний дараа юу болох нь бол мэдээж маш сонирхолтой. Одоо Бэлэр ханхүүгийн хүү Валер байгаа. Валер ямар хариу үзүүлэх бол одоо яах бол те Мегор Данкныг алуулах бол яах бол ер нь цаашдаа үйл явдал эрхэн өрнөх бол та тесрэ үзсэн үү? Би бол ямтайч тесрэ үзээд амжсан. Тэгээд хэдүүлээ 6 дугаар анги дээр эргээд уулзцгаая. Тэгээд орхисон зүйл байхгүй бах гэж бол алуулах найдаж байна. За тэгээд бас үзэж лайк дарсан, комент бичсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд та магадгүйс энийг үзэж байгаа бол бас subscribe дарж дэмжээрэй. За баярлалаа баяртай. Сайхан шинэлээрэй.